Хамтдаа залбирцгаая. Тэнгэр газар болон түүн доторх бүхнийг бүтээсэн, бүхий л хүн төрлөختнийг хайрладаг ариун инэрэнгүү Бурхан Аава. Биднийг аврахын тулд цорын ганц хүү Есүс Христийг энэ газар руу илгээн, загалмайн тэр зовлон гүүрүүлж, загалмай дээр урсгасан тэр үнэт цусаар бидний сүнсийг аварч өгсөн тэр агуу нэгүсэл болон хайранд чин сэтгэлээсээ талархаж байна. Бидний сэтгэлд Деваажингийн амьд найдварыг оруулж өгч, эзний бий болсон чуулган дотор биднийг өсгөж, Деваажинд очих тэр өдрийг хүртэл бидэнтэй үргэлж хамт байж, хамгаалж, удирдах байгаад ч талархаж байна. Эзний ажлыг эцсээ хүртэл үйлдэхийн тулд энэ чуулган дотор эзэн та сайн мэдээг тараа гэсэн үүргийг өгч, тэр үүргийг бид бүхэнд хариуцуулсанд үнэхээр их баярлалаа. Солонгосоор зогсохгүй дэлхийн өнцөг болон бүр төртөл энэ Деваажингийн сайн мэдээг гэрчлэхээр бидэнд хүчийг өгч, бас үг болон ариун сүнсний хүч чадлыг өгч, дэлхийн өнцөг болон бүрт сайн мэдээ тараагч нар оцсон газар болгонд сайн мэдээ хүчтэйгээр тунхаглагдаж, Бурхны чуулган босгон байгуулагдаж байгаа газар бүрт бид сонсож харж байгаад үнэхээр их талархаж байна. Сайн мэдээний ачааг үүрэн, сайн мэдээ тараахаар явсан сайн мэдээ тараагч нар болон гэр бүлийнхнийг эзэн та эрүүл мэндийг нь хамгаалж өгөөд, махан бие болон сүнслэг ерөөлөөр илүү бат бөх байлгаж өгнө. Тэгээд эзэн та өөрийн хүслээ үйлдээрээ түүгээр зогсохгүй одоо Америкт сайн мэдээ тараахаар явсан ахлах пастор болон сайн мэдээний багийн гишүүд эрүүл мэндийг нь та хамгаалж өгөөд, эзний хүслийг үйлдээд эрүүл саруул дахиж эргэж ирэхэд хамгаалж өгөөд, удирдах өгөөрэй. Өнөөдөр эзний өдрийн үгийг зөвхөн эзэн танд л даатгаж байна. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Sing
Магтан дууны багийн магтан дунд баярлалаа. Луг 14-р бүлгийг бүгдээрээ авч ургаараа тогтоочоосоо гэж хүсэж байна. Хамтдаа Матай 16-аас харъя. Матай 16 24-р ишлэл байна. Матай 16-гийн 24 хамтдаа уншия. Тэгээд Есүс шавнартаа хэн нэгэн миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа авч намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийгээ алдна. Харин хэн миний төлөө амиа алдна тэр түүнийгээ олно. Өнгөрсөн цагт Есүс Христийн шавийн амьдрал сэдвээр Есүсийн хэлсэн үгээр би биеэ хайрлах тун гэсэн үгээр хамтдаа сургамжийг авсан байгаа. Иохан 13:34 дээр би та нарт шин тушаал өгье. Би биеэ хайрлах тун. Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн би биеэ хайрлах тун. Би биедээ хайртай байвас үүгээр чин та нарыг миний шав гэдгийг бүгд мэдэх болно гэлээ. Гэсэн энэ үгээр дамжуулаад өнгөрсөн цагт үгнээс сурсан байгаа. Өнөөдөр 2 дахь үгээр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа авч эзнийг даг гэсэн Есүсийн үгээр дамжуулан үгнээс сурах гэж байна. Бид нар аврагцаан гэж хэлж байгааг өөр үгээр хэлэх юм бол Есүс Христийн хайр Бурхны хайрыг авсан, Бурхны хайрыг ухаарсан гэсэн үгтэй яг адилхан байгаа. Байхгүй хайраар хайрл гэж хэлээгүй, хайрыг бидний сэтгэлд цутгаж өгсөн учраас цутгаж өгсөн тэр хайраар дамжуулан тэр хайр нь эзний өгсөн тэр агапе хайр, болзолгүй хайр, тэгээд бас хязгааргүй хайр, үрд мөнхийн хайр, тэр хайрыг бидэнд цутгаж өгсөн учраас тэр хайраар би биеэ хайрлах юм бол үнэхээр энэ хүмүүс Бурхны илгээсэн Есүс Христийн хэлсэн түүний хүслийг дагаж буй Христийн шавнар юм байна гэдгийг мэдэх болно гэж байгаа ахна. Хайр бол эцэст нь бид үхэж байж биелэгдэх зүйл. 1-р Иохан 3:16 дээр бидний төлөө тэр амиа өгсөн тул тиймээс Бурханч тэр эзэнч тэр бидэнд хандсан хайраа баталсан шиг үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай гэж хэлсэн байгаа. Тэгж байж л бид нар үнэхээр Христийн шав гэдгийг бусад хүмүүс мэдэх болно гэж байгаа ахна. Христэд итгэгчдийн дунд үнэндээ гин нүгэл алдаа дутагдлыг уучлахгүй бол сэтгэлийн амар амгалангаа алддаг. Завар цаашлаа зогсохгүй бүр зовлон шаналлалтай болдог. Бурхан бид бүхэнд эвлэрлийн үгийг өгсөн. Ямар ч хүнтэй эвтэй болгож өгсөн. Бас үхээд дахин амилсан Есүс Христийн эхний хэлсэн үг амар амгалан та нарт байх болтугай. Байнга түгшүүртэй байгаад л, байнга сэтгэлийн шаналлалтай байгаад л, дүнсгэр царайлаад л ямар нэгэн муухай сэтгэл хөдлөл дотор байгаад байвал түүнийг одоо мартаж хаяад амар амгалан бай гэсэн байна. Амар амгалан амьдарч болохоор Бурхан Есүс Христээр дамжуулаад хийж өгсөн. Одоо бид нар тийм амьдралаар амьдраад зогсохгүй бусад хүмүүс ч гэсэндээ тийм амьдралаар амьдарч чадахын төлөө энэ сайн мэдээг тараа гэж хэлсэн байгаа.
Түүгээр зогсохгүй энэ хайр нь томоор бол гмийн уучлал. За гмийн уучлал бол энэ зүрхнээсээ хийх зүйл. Тэгээд бас нэг шат ахиад үйлчлэл гэж хэлж байгаа явдал байгаа. Үйлчлэх нь гар хөлөөрөө дамжуулан хийдэг зүйл байгаа. Тиймээс Есүс энэ өчүүхэн хүмүүсийн нэгэнд шавийнхан хувьд уух аяг хүйтэн ус өгсөн хинч шагналаа эс алдна. Үннээр би та нарт хэлье. Тэр хүн шагналаа эс алднаа гэсэн байгаа. Аврагцсан ахан дүүсээр зогсохгүй бусад хүмүүст үйлчлэх үйлчлэл. Тэр хайрын биелэл бол Бурхан түүнийг огтхон ч мартахгүй гэж байгаа ахна. Бид үүнийг хайхрахгүй байж болохгүй. Христэд итгэгчдийн дунд магадгүй өөрийнхөө төлөө амьдрдгаас болоод Бурханы өгдөг тэр мөнхийн шагналыг мартаад өөртөө итгэлгүй гунигтай амьдралаар амьдарч байх боломжтой. Тиймээс тэр амьдралаас гарах ёстой байна. Би Христийн шав гэдгээ батлахын тулд эзний тушаалын дагуу хайрыг биелүүлэх явдал байгаа. Гмийн уучлал, үйлчлэх амьдралаар амьдрах явдал байна. Эзэн биднийг аврахын тулд үхснээр тэр агуу хайраа бидэнд илчилж харуулсан. Тэр хайрыг ухаарсан хүмүүс бие биеэ хайрлаж чадах тийм хайрыг бидний сэтгэлд цовтгосон байгаа. 1-р Петр 1:22-ыг уншиж байсан. Та нар үнэнд дуулууртай байснараа үнний үг, авралын сайн мэдээ, үнний үг бахан энэ авралын сайн мэдээг сонсож тэр үгийг хүлээж авсан. Тэр үгэнд дуулууртай байснараа сэтгэлээ хариуцгаж бохир болсон заваан болсон байсан миний сэтгэл буюу сүнсийг ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болжээ. Чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болжээ. Бурхан тийм болгож өгсөн гэж байгаа хан. Бид нар одоо тийм байдал руу явах ёстой байна. Чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болжээ. Тэнхүү бие биеэ зүрхний гүнээс хайрлах тун. Инг гэж байгаа хан. Тэгэх юм бол амьдрал юу вэ? Жинхэнэ аз жаргал юу вэ? Бурхан хүнийг бүтээсэн бүтээлийн зорилго биелэгдэх явдал бахан нэ тэр бол өнгөрсөн цагт Христийн шавийн амьдрал нэг гэсэн үгээр дамжуулан үүний тухай сурсан. Өнөөдөр 2 дахь сургаал болгож сая уншсан үгийн дагуу өөрийгөө үгүйсгэн загалмайгаа авч эзнийг даг гэж хэлж байгаа юм. Энэ үг Лук 9-р бүлэг дээр бас гарч байгаа харцгаая. Лук 9 23 дугаар ишлэл байна. Лук 9 23 хамт уншия. Тэр тэдэнд бүгдд нь хандаж хэн миний араас дагахыг хүснэ тэр хүн өөрийгөө үгүйсгэн өдөр бүр загалмайгаа үүрч намайг даг. Энэ үгийг Марк номон дээрээс харах юм бол хурсан олныг шавнарынхаа хамт дуудаж гэсэн байгаа. Зөвхөн хурсан олонд зогсохгүй тэр хурсан олон донд шавнар нь бас байсан. Тийм болохоор хурсан олныг шавнарынхаа хамт дуудаж гэж байгаа. Тэгэхээр хэнч вэ? Хэн нэг нь үнэхээр эзнийг дагахыг хүсвэл Христэд итгэгчийн итгэлийн амьдрал бол эзний араас явдаг амьдрал бахан. Хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл өөрийгөө үгүйсгэн, эхлээд өөрийгөө үгүйсгэн. Өөрийгөө үгүйсгэн гэдэг нь юу гэсэн үг болоо? Өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь өөрийн сайрхал, өөрийн шунал, өөрийн төлөвлөгөө, өөрийн эрх мэдэл юм уу? Энэ бүх зүйлээ доош нь тавьж Бурханы хүсэлд дуулууртай хандах, захирагдах, Бурханы хүсэлд өөрийгөө оруулах, тэгж амьдрах амьдралыг өөрийгөө үгүйсгдэг амьдрал гэж хэлж байгаа ахнэ. Үүнийг энгийнээр даруу, дүлгүүн
байхаар зогсохгүй энэ би төвт амьдралаасаа би гэсэн үзлээсээ татгалзах явдал бахан. Өөртөө төв тийм чиглэлтэй амьдарж байгаа амьдралаасаа татгалзаж одоо Есүс Христийн үг түүнд төвлөж, үг рүү чиглэж, түүнд тааруулж амьдрах тэр амьдралыг өөрийгөө үгүйсгэх амьдрал гэнэ. Үүнийг өөрийгөө үгүйсгэж байна гэж хэлнэ. Тэгвэл бид бүхэн өөрсдийн сэтгэлээ Есүс Христийн сэтгэлд нийцүүлэх ёстой. Тэгэхээр миний сэтгэлд Есүсийн сэтгэлийг нийцүүлэе гэвэл тэр болохгүй. Тиймээс Есүс Христийн сэтгэлд би өөрийнхөө сэтгэлийг нийцүүлэх. Тэр нь Давидтай адил зүрх сэтгэлийн минь дагуухан болж байна гэсэн үг. Энэ нь эзэнд сэтгэл нь нийцсэн явдал болно. Соломоныг ч гэсэндээ Соломон мэргүү хааныг гуйсан чинь Бурхан түүнд эзний мэлмээ таашаагдав гэж хэлж байгаа. Энэ нь Есүс Христийн сэтгэл байгаа. Есүс Христ бол хүн төрлөختний авралын төлөө Бурханы хүсэлд өөрийнхөө хүслийг өөрийнх нь хүсэж байсан зүйл байсан боловч миний хүслээр биш. Таныхаар болог. Аавынхаа хүсэж байгаа зүйлд өөрийнхөө сэтгэлийг нийцүүлсэн. Энэ нь өөрийгөө үгүйсгсэн явдал байгаа. Тийм болохоор Филиппой 2 дээр та нар тийм бодолтой бай. Есүс Христэд байсан тийм бодолтой бай. Хэдийгээр тэрээр Бурханы дүр байсан ч Бурхантай тэгш байх гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Энэ дүр төрх бол өөрийгөө үгүйсгэж байгаа дүр төрх бахан. Тийм биз дээ. Есүс Гетсеманы цэцэрлэгт загалмайг үүрхийн өмнө шүнжин залбирсан байгаа. Шавнар нь тэнд нойрмоглол, нойрсол унтаж байсан. Гэтэл газар бүхийн хөлсөө туслуулан аава болж өгвөл надаас энэ аягийг өнгөрүүлээч. Есүс ч гэсэндээ тэр загалмайн зовлон түүнийг мэдж байсан болохоор амар зүйл байгаагүй байгаа. Гэвч миний хүслээр биш, харин таныхаар болог. Өөрийгөө бүрэн гүйцэд үгүйсгэж байна. Бурханы хүсэлд, Бурханы таалалд өөрийнхөө сэтгэлийг бүрэн нийцүүлсэн бахан. Тэр нь өөрийгөө үгүйсгсэн явдал байна. Илч Паул яасан бэ? Илч Паул махбодын хувьд гайхуулах зүйл их байсан. Тэр бол Илч Паулын гадна төрх. Өөрийнхөө гарал үүсэл, өөрийнхөө боловсрал, өөрийнхөө зэрэг дэв, өөрийн ололт амжилт, өөрийн үлдэж байсан шашны зүтгэл, өөрийгөө дүвийлгэх бүхий л зүйлсийг хог шаар мэт үдсэн. Тэр бүгдийг хаяад өөрийгөө бүрэн гүйцэд Христийн сэтгэлд тааруулсан байгаа. Филиппой 3 хайж олъё. Филиппой 3. Галат, Ефес, Филиппой, Колосай гэж байгаа тийм ээ. Филиппой 3. Филиппой 3-ын 4-өөс ахуулан харъя. Мах бодод түшиглэх шалтгаан гэвэл надад ч бий. Хэрв хиннийг нь мах бодод түшиглэх гэдэг бол би бүрч түшиглэж болно. Би 8 дахь хоногтоо хоцлуулсан Израиль үндэстэн Беньямин овгийн еврейгээс төрсэн еврей, хуулийн хувьд фарисей, идвэх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, хууль дахь зөвхт байдлаар бол өөсөвгүй хүн юм. Би чинь бас ч гэж мундаг хүн. Би 8 дахь хоногтоо хоцлуулсан. Би чинь Израиль үндэстэн, Бурханы сонгогдсон үндэстний хүн. Бас анхны хаан Саулыг гаргасан Беньямин овгийн хүн.
Зүгээр нэг еврей биш. Би еврейгээс төрсөн еврей. Хуулийн хувьд би бол фарисей хүн. Бүрэн гүйцэд Бурхны үгийн дагуу амьдрах гэж хичээдэг фарисей хүн юм аа. Тэгээд бас хичээл зүтгэлээрээ бол би чуулганыг хавчигч, энэ чуулган гэж байгаа нь хамгийн том ял загалмай дээр цовдлогдох болсон тэр Есүсийг Месиа гэж итгэж байгаа тэр хүмүүс бол Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан, бүхнийг мэдэж төгс өчөд Бурхан тэр алдрын Бурханыг бүрэн доромжилж басамжилж байгаа явдлаа. Тэд бол буруу урсгалынх. Тиймээс би тэр чуулганыг хавчих тал дээр үнэхээр зүтгэлтэй хүн. Над чиг ийм хүн хаана вэ? Хууль дах зөвхт байдлаар бол би өөсөвгүй хүн. Ингэж гайхуулах зүйл надад олон байна. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцдог. Бүхий л зүйлийг хохирол болгон тооцдог нь би Христ Есүс эзний танин мэдхийн хосгүй давуу талын төлөө. Гайхуулах тэр зүйлс Есүс Христийг танихтай харьцуулж үзэхэд бол тэр нь юу ч биш, шалахгүй зүйл юм аа. Тиймээс Христ Есүсийн хосгүй давуу талыг мэдэх нь хамгийн үнцэнтэй. Түүнээс бусдыг би хохирол болгож үздэг, хог гэж үздэг, Христийг олохын тулд гэж байна. Ингэж Христийн зөвхт байдал, Бурхны зөвхт байдлыг тээж байна. Миний зөвхт байдал гэж байхгүй. Миний тээж байгаа зөвхт байдал хуулиас гардаг юм биш ээ. Харин Христэд итгэснээр ирдэг, итгэл суурилсан Бурхны зөвхт байдалтайгаар түүнд олдохын төлөө юм аа. Бид ч энэ зөвхт байдлыг тээсэн байгаа. Бид ч гэсэндээ. Бид үнэн дээр эзний өмнө зөвхт гэж дуудагдах нь Христийн хийсэн зөвхтийг бидэнд өгсөн бахан. Тэр зөвхт байдлыг бид нар хэр зэрэг энэ ертөнцид Христийн зөвхт байдлыг илэрхийлэн амьдрна вэ? Тэр нь дараа нь эзний өмнө очиход шагнал болсон байх болно. Бидний гим нүглийг бүрэн гүйцэд гимгүү болгож өгснөөр зогсохгүй Христийн хийсэн зөвхт байдлыг бас бидэнд өмсгсөн бахан. Тэр зөвхт байдлыг teen амьдр гэж байна. Өөрийгөө үгүйсгээд. Миний ямар нэгэн зүйлс тэр бүгдээ хай гэж байна. Одоо тэр л зөвхт байдлыг тээгээд нүүр бардан миний ертөнц дээр амьдрах нэ. Тиймээс миний дотор Есүс Христ амьдарч байгаа. Тэр бол хамгийн хосгүй давуу зүйл. Тэр зөвхт байдал. Тэгээд Илч Паул Есүс Христийг дагахын тулд өөрийгөө өдөр бүр өхүүлж амьдэрсэн байгаа. Тиймээс 1-р Коринт 15:31 дээрээс харах юм бол хатуунараа бидний эзэн Есүс Христийн дотор миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя. Би өдөр бүр үхдэг. Өдөр бүр өөрийгөө үгүйсгэж эзнийг дагсан амьдралаар амьдрсан гэсэн байна. Өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь өөрийн бодол, өөрийн зөрүүдлэл, өөрийн санаа зовнил, төлөвлөгөө тэр бүгдийг хайж Христийн бодол болон төлөвлөгөөний төлөө өөрийгөө эзэнт зориулан өөрөөрөө зогсохгүй бусадтай хамт тэр зөвхт байдлын замаар амийн замаар явдаг болох нь өөрийгөө үгүйсгэж байгаа явдал бахан. Тиймээс Библи хэлэхдээ эзэнт замаа даатга түүнд итгэж найд тэгвэл тэр биелүүлж өгнө гэсэн байгаа. Өөрсдийн замаа эзэнт даатга. Гэтэл үгүй би өөрийн зөрүүдлээр өөрийн бодлоор амьдрах гээд байдаг. Энэ нь өөрийгөө үгүйсгэж байгаа явдал биш байна.
Өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь эзэнд замаа даатгах явдал. Үйлсээ эзэнд даатга. Тэгвэл бодол санаа чинь биелнэ гэсэн байгаа. Бид нар энэ нийгэмдэр амьдарсан ч, ажил хийгээд амьдарсан ч, бизнес хийгээд амьдарсан ч үйлсээ эзэнд даатгаа. Тэгвэл бодол санаа чинь биелнэ. Тийм ээ. Бүр цаашлаад Ром 12:19 дээр хайртууд минь өшөө хонзонгоо хизээч бүү ав. Харин Бурхны уур хилэнд зай гарга. Эзэнд бүхнийг даатгаад амьдр. Тэр нь эзний хүсэл гэж байгаа ахнэ. Эзний хүсэж байгаа зүйл тэр нь өөрийгөө үгүйсгэж байгаа зам баахна. Тиймээс өөрийн бүхий л бодол бүгдийг Христэд захируулах. Тэр нь өөрийгөө үгүйсгэж байгаа арга зам. Амаргүй л дээ. За 1-р Коринт 10-аас харъя. 2-р Коринт 10. 2-р Коринт 10. 3-р ишлэл. 2-р Коринт 10-ын 3. Учир нь бид мах бодод алхдагч, тийм ээ. Бид нар мах бодод алхаж байгаа. Мах бодож гэсэндээ чухал. Махан бий байгаа болохоор бид төрсөн болохоор дахин төрч чадсан. За бид мах бодод алхдагч. Мах бодын дагуу дайтдаггүй. Бидний байлдааны зэвсэг нь мах бодынх бус. Харин ялагдашгүйч ялж чадах Бурхны хүчит зэвсгүүд юм. Энэ чухал бахнэ. Бүхий л зүйлсийг нурааж, бид цэцэрлэхийг нурааж, Бурхны мэдлэгийн эсрэг босогч, алив бардамлыг устгаж, хамт унши бодол бүрийг Христэд дуулууртай болгохоор олзолдог. Энэ нь өөрийгөө үгүйсгэж бидний жанжин Есүс Христийг өмнөө тавин бид түүний араас яван ялалтанд хүрэх амьдралаар амьдарж байгаа ахын. Тэр нь бидний дайтаж байгаа тулаан бахна. Тиймээс 2-р Коринт 5:14-15 дээр Христийн хайр биднийг албаддаг. Учир нь нэг нь бүгдийн төлөө өгсөн тул бид бүгд өгсөн гэж бид ятгагцсан. Миний өмнө нь гайхуулж исэн зүйлс тэд нар бүгд өгсөн байх нэ. Тэрээр бүгдийн төлөө өгсөн учраас амьд байгсад одоо цаашид Христийн зөвхт байдлыг өмсөн цаашид өөрсдийн төлөө бас амьд байгсад нь өөрсдийн төлөө бас өөрийгөө үгүйсгэж харин өөрсдийнх нь төлөө үхээд амьлуулагдсан түүний төлөө амьдрнаа. Энэ нь өөрийгөө үгүйсгэж эзнийг дагаж байгаа амьдрал бахнэ. Тиймээс Илч Паул Галаат 2:20 дээр амьд байгаа нь би биш ээ. Би Христтэй хамт цовдлогдсон. Би үхсэн гэсэн үг. Бүгд үхсэн шиг би ч үхсэн. Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш ээ. Харин миний дотор амьдардаг Христ юм аа. Тэгвэл би гар хумаад байхгүй. Христийн хүсэлтэд миний хүсэл нийцэж үнэндээ үйлдэлийг нь би гаргах ёстой. Эдүүгээ мах боддоо миний амьдарч байгаа нь тэрийг мэдэхгүй байж болохгүй. Мах боддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өргөсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм аа. Тэр Есүс Христийн хүсэл, тэр үг түүний араас амьдрах. Өөрийн хүслийг эзэнд нийцүүлэн амьдрах амьдрал бахна. Өөрийгөө дөвийлгэх гэх биш, харин эзний араас явах. Тэгээд хүмүүсийг агнах загсчин болж амьдрах. Тэр нь өөрийгөө үгүйсгэж байгаа амьдрал бахна. Тиймээс Даниэл иш үзүүлэгч хэлэхдээ хэрсэн ухаантнууд Тэнгэрийн туяа шиг гялалзаж олныг зөвхт байдалд авчрагчид од мэт үрд мөнхөд туяарнаа. Өөрийгөө үгүйсгэж байж л энэ биелэгдэх боломжтой. Тиймээс 1-р Коринт 9-өөс харах юм бол би бүгдээс чөлөөтэй атлаа. Илүү олныг авахын тулд өөрийгөө бүгдийн боол болгосон.
Би бүгдээс чөлөөтэй. Гим нүглээс би чөлөөлөгдсөн. Одоо би бол эрх чөлөөтэй. Гэвч өөрийгөө бүгдийн боол болгосон. Яагаад вэ? Илүү олныг олж авахын тулд бусдад боол болсон нь өөрийгөө үгүйсгэж байгаа явдал, өөрийгөө өхүүлж байгаа явдал. Бусдыг олж авъя гэвэл би өөрийгөө өхүүлэх ёстой. Юудэчүүдийг олж авахын тулд би юудэчүүдэд юудэ адил. Хуулийн дор байгсдыг олж авахын тулд би өөрөө хуулийн дор бусатлаа. Хуулийн дор байгсдад хуулийн дор байгч адил. Хуйлгуучүүдийг олж авахын тулд хуйлгүй нэгэн мэт. Би бүгдэд бүх юм болж байсан нь бүхий л аргаар заримыг нь аврахын тулд аа. Тэгэхээр өөрийгөө үгүйсгэх арга зам нь эзний хүсэл, хүмүүсийг аврах, хүмүүсийг загсчлах, загсчны амьдралаар амьдрч чадах явдал байна. Би сайн мэдээний төлөө бүхий л зүйлийг үйлдэж байгаа. Сайн мэдээний ёроолыг хуваалцагч байхын тулд энэ сайн мэдээнд оролцож байгаа явдал байна. Нэр төр өөрийгөө ботсон сэтгэлээ бүгдийг нь хаяад эзний хайрыг хэрэгжүүлэх. Тэгээд өөрийгөө би бол юу ч биш ээ. Хүмүүсийг харахад Илч Паул бол Саул байх үедээ тэр хэвээрээ том болсон бол тэр Юудын нийгэмд нэр төрөнд цуурайтах байсан тийм ирээдүйн гэрэл гэгээтэй байсан залуу байсан. Гэвч тэр бүхнийгээ хайсан. Тэглээгээ түүний амьдрал бүтлгүйцсэн үү? Бүтлгүйцсэн гэвэл намайг дуурай гэж яаж бидэнд хэлэх вүлээ дээ? Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа гэж хэлэнгээ. Тэр хүнд хэцүү зовлонтой золиос гаргасан үхэн үхтлээ амьдарсан тийм амьдралаар амьдарж ирсэн. Христийн амьдарсан амьдрал нь тэр байсан. Христийн шав тийм амьдралаар хамт амьдарч алхах ёстой гэж байгаа ахнэ. 1-р Коринт 4 1-р Коринт 4 12-оос 13 хүртэл хамт уншия. Өөрсдийн гараар зүтгэн хөдөлмөрлөж, зүгхэд нь юрөөж, хавчхад нь твчиж, доромжлоход нь ээлдэг хариулан, муучлахад нь аргацаар бид өдгөө хүртэл хорвоогийн хог хамгийн шаар мэт болсон. Бид ч гэсэндээ одоо тийм болсон байна. Есүс Христ бол Паул Есүс Христтэй хамт ийм амьдралаар амьдрахын тулд үлгэр дуурайлыг авсан. Бид ч гэсэндээ Есүс Христ болон Илч Паулын амьдрсан энэ амьдралыг дуурайх ёстой. Өөрсдийн гараар зүтгэн хөдөлмөрлөж, тийм ээ? Бид үнгүй хоолоо олж амьдрах юм уу? Зүтгэн хөдөлмөрлөж, зүгхэд нь юрөөж, хавчхад нь твчиж, доромжлоход нь ээлдэг хариулан. Битгий тэгэлдээ гэд. Яагаад вэ? Сайн мэдээнд саад болохоор. Үнэхээр нэг хүнийг ч болов яаж ийгээд сайн мэдээг тарааж деважн руу дагуулъя гэж байгаа тэр чин сэтгэл. Энэ сэтгэлийг мань ойлгож өгөөч гэж бид нар ятгадаг. Бид нар өдийг хүртэл хорвоогийн хог хамгийн шаар мэт болсон. Илч Паул тэгсэн. Энэ нь өөрийгөө үгүйсгэж байгаа зам бахан. Өөрийгөө үгүйсгдэг хүмүүсийн амьдрал бахнэ. 1-р Коринт 10-аас бас харъя. 1-р Коринт 10 23-аас 24 хүртэл бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд босхон байгуулдаггүй. Хинч өөрийнхийг бос,
Харин бусдынхыг эрг. За би урдах хэсгийг нь унших юм бол арын хэсгийг нь та бүхэн уншиж өгөөрэй. Бүх юм зөвшөөрөгддөг. Бүх юм зөвшөөрөгддөг. Хинч өөрийнхийг бос. Тийм ээ. Энэ нь өөрийгөө үгүйсгэж байгаа арга зам бахан. Эзнийг дагаж байгаа эзний шав болох нь тийм амар хялбар зам биш ээ. Бидний сэтгэлд амар амгалан байна. Баяр хөөр бялхаж байгаач тэгсэн ч боддоор энэ махан бий бол хэцүү амьдралаар амьдарж байгаа. Наапрагт аврагдсан нэгэн дуучин нэг дуу зохиосон байгаа. I cry cry cry. Би уйлж байна. Миний сэтгэл баяр хөөртэй баяр баясгалантай байгаа ч аврагдаагүй эцэг ихээ харах юм бол миний сэтгэл уйлж байна. Бас I cry 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 би уйлна. Сэтгэл минь жаргалтай байна. Найдвар минь бялхан байна. Тэгсэн ч там руу явж байгаа найз нөхдөө харах юм бол би уйлнаа. Тийм дуу гаргаж тэр дуучин тэр дуугаа цацсан байгаа. Тэр нь одоо бас олон хүмүүст бас дуулагдж байна. Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд босхон байгуулдаггүй. Хинч өөрийнхийг бос, харин бусдынхыг эрг. Яаж игээд тэр хүн эзний хайранд олзлогдож энэ үннийг ухаан аврагдаж мөнхийн деваажинд хамт амьдарч болох тийм хүнийг бий болгоё гэж байгаа хам. Тэр нь өөрийгөө үгүйсгэж байгаа арга зам байна. Өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь өөрийнхөө бүх зүйл, өөрийнхөө төлөөх төлөвлөгөө, шунал, өөрийн бодол, үзэл тэр бүгдийг хайж эзний үгийн өмнө сөхөрч эзний хүсэлтэд өөрийн хүслийг нийцүүлэн амьдрах. Тэглээгээд энэ ертөнц дээр амьдрахгүй юм биш. Энэ ертөнц дээр яг адилхан амьдарж байгаач зүг чиг нь өөр байна. Бодол нь өөр байна. Яг адилхан хоол идж байгаач. За нэг сайхан зодолтий гээд хүчээс илбэх гээд хоол идэх хүн байна. Бас би энэ хоолыг идээд хүч ороод сайн үйл хий. Яг адилхан юм идэж байна, хоол идэж байна. Гэхдээ зүг чиг нь учир шалтгаан нь өөр байдаг шиг бид нар яг адилхан ажил хийгээл амьдарч байна. Яг адилхан бусдад адил сургуульд явж байна, чуулганд явж байна. Гэхдээ зүг чиг, зориг хаана байна? Түүнээс шалтгаалan үр дүн нь өөр байх болно. Тэгэхээр өөрийгөө үгүйсгэж амьдрья гэвэл би эзний хүсэлд өөрийгөө нийцүүлэх, эзний хүслийн өмнө би сөхрөх, эзний хүсэл тааруулж амьдрах нь хэрэгтэй ахна. Эзний төлөө хичээнгүйлэн амьдрвал эзэн биднийг өөрийнхөө хүслийн дагуу бүтээж өгнө. Эзэн бол бүхнийг мэдгч төгс хүчит бурхан. 1-р Самуэль 2:6-аас харвал өхүүлдэг нь ч бас амьлуулдаг нь ч эзэн. Үхэгсдийн оронд унагдаг нь бас өргөж басгадаг нь тэр юм аа. Үгүүрүүлдэг бас баяжуулдаг нь эзэн. Дордуулдаг бас дээрдүүлдэг нь тэр юм аа. Бурхан хийдэг бахан түүнийг. Тэр эзний хүсэлд нийцүүлэх. Тэгвэл эзний хүслийн дагуу бид нар амьдрвал эзэн биднийг бас бүтээж өгдөг бахан. Тэр нь эзний төлөө эзний араас явж байгаа амьдрал өөрийгөө үгүйсгэн. Түүний дараа бас нэг нь эзнийг бас хайрл гэж байгаа хань. Хавчургаараа тогтоосон Лук 14:26-г харъя. Лук 14:26. Лук 14:26. Хамт уншия.
Хэрв хэн нэг нь над дээр ирж өөрийн эцэг эхнэр хүүхэд ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр миний шав байж чадахгүй. Энэ үгийг анх уншихад за тэгэхээр чин өөрийн эцэг эхнэр хүүхэд ах эгч дүүсээ бүгдийг хай гэсэн үг юм байх та. Махбодын зүгээс бодоод үзэхэд буруу ойлгох боломжтой. Матай 10:37-оос харах юм бол яг адилхан үг. Эцгээ юм уу эхээ надаас илүү хайрлагч нь миний хувьд зохистой нэгэн биш ээ. Хүүгээ эсвэл охиноо надаас илүү хайрлагч ч миний хувьд зохистой нэгэн биш ээ. Тийм үг гардаг. Тэр ямар үг юм бэ? Энэ бол маш чухал утга санааг илэрхийлж байгаа. Төрхөн зур энэ дэлхий дээр байх гэр бүлийн харилцаа, гэр бүл гэсэн сэтгэл түүнээс болоод эзэн болон үннийг орхиж болохгүй гэсэн үг. Гэр бүлийн харилцаа холбооноос болж хамгийн зөв зүйлийг хаях юм бол тэр гэр бүл бүгдээрээ тэр зөв зүйлийг олж авч чадахгүй байхад хүрж байгаа юм аа. Тэр гэр бүл нь нийтээрээ бас энэ авралыг авч энэ сайн зүйл, энэ зөв зүйлийг авахын төлөө эхлээд яг одоо бол хагарал гарч болох ч огтхон ч эзнийг хойш нь тавьж болохгүй ахнэ. Тэмцхийг хүсэхгүй дээ. Гэр бүлийнхнийхээ хүслийг аваад за сүмд явхаа болёо. За. Гэр бүлийнхнийхээ амар тайван байдлын төлөө сүмд очихгүй байя. Тэгж болохгүй гэж байгаа ахна. Тийм үг бахна. Гэр бүл гэсэн сэтгэлээс болоод хамгийн зөв зүйлийг бүү хай гэж байгаа. Гэр бүлийнхнийгээ би энэ зөв зүйл рүү удирдахын тулд үүнээс би татгалзаж болохгүй. Гэтэл болохгүй юм байна гэж очоод энэ махбодын зүгээс тэмцэх биш. Бурхан хэлж байгаа. Тагтаамит ариун могоомит ухаалаг нэгэн бай. Есүс шавнартаа хэлсэн биз дээ. Би та нарыг илгээж байна. Сүрэг чонон дунд хонь мэт илгээж байна. Аврагдаа тартал. Нэг юм хэлий гэхээр урдаас бөө юм ярьж байна. Тэгдэг үсттэй. Дийлдэггүй үсттэй. Бүгдээрээ үтсэн бидтэй. Тэмээс тагтаамит гимгүй бай. Могоомит ухаалаг бай гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ зөв зүйлээ хайж болохгүй гэж байгаа. За одоо 20 гаруй жил болсон байна. Чуулганы сургуулийн нэгэн охин сурагч. Үнэхээр үнцэнтэй зүйл энэ байгаад байдаг. Гэтэл аав нь үнэхээр их эсэргүүцдэг байсан. Бүтэн сайн л болох юм бол сүмд явуулахгүйгээд заримдаа бүр гар хүртэл хүрдэг байсан. Тэгэл сүмд явуулахгүй гээл тэгдэг байсан. Тэгэх юм бол аавда яаж игээд л аргалаад л би найзтайгаа хамт даалгавраа хийчээд ингэчээд ирий гэж хэлээл ухаалгаар тэгэл чуулгандаа очдог байсан. Чуулгандаа очоод бүлгийн нөхөрлөл дээр уйлж байгаа. Аав нь бүр тэр охиныхоо Библийг ураад л зарим үед Библийг нь зүгээр ус руу шидчихдэг байсан. Тэгэл заримдаа ингээл усанд норцсон, буцаага хатаацсан тийм Библитэй ирдэг. Тэгэх юм бол чуулганы сургуулийн багш нь чуулган дээр ч юм уу ингээл энэ тэнд эзэнгүй Библи байж идэг үсттэй. Тийм эзэнгүй Библи янзалж өгөөд л тэгингээ аавтайгаа маргалдаад байгаа шалтгаан нь гэр бүлээ хайрлж байгаа болохоор, аавыгаа хайрлж байгаа болохоор л байна.
Тиймээс бууж өгөөгүй. Аав нь тэгж их хавчид зовоож байгаад чи яагаад ингэж байгаа юм бэ ер нь? Аава ганц л удаа сонсоод үзээч. Сонсоод үзэх юм бол намайг буруу юмд яваагүйг та мэднэ. Тэгж байгаад аав нь ирээд эхний өдөр үг сонсож үзээд л нэрэл үний юм яриад байсан байж тээ. Нэрэл зөв юм байсан байна. Үнэхээр амьдралын асуудлыг ярьдаг юм байна. Миний бодон тунгаадаг зүйлийг ярьж байна. Ямар нэг юм энд байгаа юм байна. Энэ аав нь анх удаа дуустал нүгийг сонссон. Тэгээд анх удаагаар аврагдсан. Тэгээд охиндоо уучлаарай. Лук 14 сарын 26-27 дахиад уншия. Хэрв хэн нэг нь над дээр ирж өөрийн эцэг эхнэр хүүхэд ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр миний шав байж чадахгүй. Загалмайгаа өөрөлгүй намайг дагагч нь миний шав байж чадахгүй. Тэр чуулганы сургуулийн охин өөрийгөө үгүйсгэн бас өөрийнхөө үүрэх ёстой загалмайг үүрсэн. Түүнийгээ үүрч эцээ хүртэл эзнийг дагсан. Энэ нь шавийн амьдрал үсттэй. Тийм биз дээ? Үннийг эсэргүүцэж байгаа гэр бүлийнхнийгээ баярлуулахын тулд үннийг тараах тал дээр бууж өгөх юм бол болохгүй. Гэвч тагтаамит гим зэмгүй байх. Гэр бүлийнхнийгээ аврахын тулд илүү тодорхой байх хэрэгтэй. Сайн мэдээг тараахын тулд. Тэгэхийн тулд могоо мэт ухаалаг. Цус бол уснаас илүү өтгөн гэж байгаа. Харин үнэн бол хүний цуснаас илүү эрхэм нандин. Яагаад вэ? Үнэнд бурхны цус түрхэгдсэн болохоор. Тийм биз дээ? Бурхны цус түрхэгдсэн. Гэр бүлийнхэнтэйгээ хагарал үүссэн ч, маргаан үүссэн ч яаж игээд мөн хамтаа болохын төлөө хайраар бүх хүчээ дайчлан тэгж байж өөрийгөө үгүйсгэж загалмайгаа үүрч байж л тэр нь би шав гэдгийг батлах зүйл байна. Матай 10 сарын 35-аас 34-өөс 37 хүртэл хамт уншия. Намайг газар дээр инх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би инх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм. Хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадам эхийнх нь эсрэг болгохын тулд би ирсэн. Хүний дайсан нь гэр бүлийнх нь болно. Эцгээ юм уу эхээ надаас илүү хайрлагч нь миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо надаас илүү хайрлагч ч миний хувьд зохистой нэгэн биш тийм ээ. Намайг газар дээр инх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. За мэдээж инх тайвныг авчрахаар ирсэн. Гэвч энэ инх тайвны төлөө заримдаа илд. Энэ илд гэдэг нь бурхны үг бахнэ. Илд авчрахаар ирсэн. Би ирсэн нь гэр бүлийн хооронд хагарал бий болгохын тулд хагарал гарцаагүй байх болно гэж байгаа юм.
Тийм болохоор энэ итгэлийн тал дээр огтхонч бууж өгж болохгүй, ялагдаж болохгүй, харин ухаалгаар хандах ёстой. Хэдэн 10 жилийн эн амьдралыг харах биш, харин мөнхийн амьдралд илүү хүнд чин тавих хэрэгтэй. Тиймээс Галаат чуулганы итгэгчдэд Илч Паул Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн мах бодыг бозар хүсэл тачаалынх нь хамт загалмайд цовдлсон гэсэн. Тийм. Зөвхөн энэ зүг чиг чухал бахан дуулал номны бичээч дуулал 73-ын 25 дээр Тэнгэрт танаас гадна хэн надад байгаа вэ? Танаас өөр юу ч газар дээр би үл хүснэ. Газар дээр эзнээс өөр хүсэх нэг нь надад байхгүй гэсэн. Тэм учраас Илч Паул бид амьдралаач эзний төлөө амьдардаг, бид үхлээч эзний төлөө үхдэг. Тиймээс амьдарсан ч үхсэн ч бид эзнийх гэсэн байгаа. Амьдралаач бид эзний төлөө амьдардаг, үхлээч бид эзний төлөө үхдэг. Тиймээс амьдарсан ч үхсэн ч бид эзнийх. Эцэст нь бид амьдарж байгаа нь эзний төлөө амьдарж байгаа боловч эзний төлөө амьдарж байгаа нь эцэст нь бид өөрсдийнхөө төлөө амьдарж байгаа хэрэг болно. Эцэст нь энэ нь зөв амьдрал байсан байж таарна. Тиймээс Христэд итгэгч хүмүүс яг өмнөө байгаа урдах зүйлээ харах биш, харин алсыг хардаг байх хэрэгтэй. Энэ ертөнц дээрх л амьдралаа ялах гэж биш. Үнэхээр холыг харж, деваажин хүртэл тэр алсыг харж. Тийм ээ? Аврагдсны дараа өөрийнхөө амьдралдаа улаарч шунаж амьдрах биш, харин итгэлийн 7 давхар барилга байна да. Түүнийг овоолж алсыг харж амьдрах хэрэгтэй. 2 дугаар Петр номон дээр хэлсэн хайж олъё. 2 дугаар Петр 1. 2 дугаар Петр Яаковын дараа 1 дугаар Петр, 2 дугаар Петр 2 дугаар Петр 1 5-аас ахуулан харъя. Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэл дээр итгэл дээрээ сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахыг, өөрийгөө захирах үе дээрээ төвчээрийг, төвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сэсэг дээрээ ах дүүсэг инэрлийг 8 дээр 8-9 хамт уншия. Та нарт эдгээр нь байгаа бөгөөд улам нэмэгцээр байвал энэ нь эзэн Есүс Христийг мань мэдхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. Эдгээр чанараар дутагддаг хүн бол урдын нүглээсээ цэвэрснээ мартсан сохор богино бодолтой нэгэн мөн. Та нарт эдгээр нь байгаа бөгөөд гэж байна. Яагаад байгаа вэ? Итгэл дээр 7 зүйл байна. За би үүнийг цээжилж байсан удаатай. Итгэл дээрээ сайн чанар дээрээ юу илээ? Мэдлэгийг. Тэгэд мэдлэг дээрээ өөрийгөө захирахыг, түүний дараа төвчээрийг, түүний дараа итгэл сүсгийг, тэгэд ах дүүсэг инэрлийг. Тэгээд ах дүүсэг инэрл дээрээ хайрыг хамтдаг. Ийм зан чанар, шинж чанар та нарт байгаа бөгөөд гэж байна. Та нарт байгаа бөгөөд бидний дотор байгаа ах нь. Харин эдгээр чанараар дутагддаг хүн бол сохор гэж байгаа. Хэлсэн энэ 7 зүйл итгэлийн 7 давхар барилга дотор миний доторх ариун сүнсний үр жимсээр зогсохгүй, гадна талын ариун сүнсний үр жимс. Тийм ариун сүнсний үр жимс ургуулах болно гэж байна. Тэдгээр бүхий л зүйл Христийг хайрлаж байгаа хайр байгаа учраас байгаа ах нь. Тиймээс эзэн асуудаг. Дахин амилсан Есүс Галил нуурын эрэг дээр хамгийн түрүүнд Петрийг дуудсан тэр газартаа очиод
Өөрийг нь 3 удаа үгүйсгсэн энэ Петрт асуулт тавьдаг. Петрэ гээгүй харин бүр өмнөх үе рүү н очоод Иохны хүү Симоно чи намайг эднээс илүү хайрладаг уу? Есүс загалмай дээр цовдлогдож өгөхийн өмнө та нар удахгүй бүгд намайг орхиод явах болно. Мөксөн ч би танаас холдохгүй. Ингэж 3 удаа бүр тангаргалан байран хэлж байсан энэ Петр хүртэл 3 удаа эзнийг үгүйсгсэн. Тийм биз дээ. Дахин амилсан Есүс түүн дээр дахиж явж атсан. Иохны Симоно чи намайг эднээс илүү хайрладаг уу? Үнэхээр энэ амьдралын зорилго юу вэ гэж байгаа хан Петр одоо Есүс загалмай дээр цавлагдаад нас барчихсан. Түүний дараа за миний амьдралч бүтлгүүчлээ дээ гэд дахиад өөрийнхөө өмнө нь хийж исэн загчныхаа ажлаа хийгээд амьдрдаг ч юм уу гэд ботсон байсан. Гэтэл тэнд нь дахиж дуутсан байгаа. Чи үнэхээр эднээс илүү намайг хайрладаг уу? Бидэнд эзнийг хайрлах хайр байхгүй бол бидний итгэлийн амьдрал хэцүү. Энэ ертөнцийн алдраас илүү эзний өгөх тэр алдар тэр нь илүү агуу учраас энэ ертөнц энэ дэлхийгээс илүү агуу том зүйл нь Есүс Христ байх нэ. Тиймээс ганц Есүс Христийг олж авах нь энэ дэлхийг олж авснаас ч илүү том зүйлийг олж авсан хэрэг байна. Тэр Есүс тэр нэгнийг чи үнэхээр хайрладаг уу? Тийм ээ, хайрладаг. Эзэн танд хайртайг минь та мэднэ гэсэн байгаа. Юудэчүүдийн дотроос ч Есүст итгэсэн хүмүүс байсан. Иохан 12-оос харъя. Иохан 12 Иохан 12 42-оос 43 Иохан 12-ийн 42-оос 43 хамт уншия. Хэдий тийм боловч захирагчдын олонх нь Есүст итгэсэн билээ. Гэхдээ тэд фарисеучудаас болж синагогоос хөөгдөхгүй гэсэндээ үүнийг утсангүй. Учир нь тэд Бурхны алдраас илүү хүний алдрыг таалсан юм. Есүст итгэдэг хүмүүс олон байсан. Гэвч хөөгдөхгүй гэсэндээ айсан байгаа. Тэр синагогоос Евдийн нийгмээс хөөгдөх юм бол одоо идэж уух өөрсдийнх нь аж амьдралд асуудал үүснэ. Хичнээн ботсон ч харанхуй байгаа. Тэгээд өдийг хүртэл өөрийнхөө босгон байгуулсан бүх зүйлийг алдахад хүрнэ. Тэр юудэчүүдийн нийгэмд. Өдийг хүртэл хүмүүсээс авсан алдар суу байсан. Түүнийгээ хүртэл томд тооцож байна. Учир нь тэд Бурхны алдраас илүү хүний алдрыг таалсан юм аа. За үнэхээр зориг гаргаад илчлэх ил тод эзнийг хайрлаж эзнийг тарааж амьдрах юм бол эзэн тэр хүнийг хайна гэж үү? Мэдээж зовлон байна. Золиос байна. Хэцүү зүйл байна. Гэвч Бурхан хаяхгүй юм аа. Тийм биз дээ?
Учир нь тэд бурхны алдраас илүү хүний алдрыг таалсан юм. Бид яадаг вэ? Бурхны алдар болон хүний алдар. Мэдээж бурхны алдрыг сонгох хэрэгтэй үсттэй. Бид тэр замаар явах хэрэгтэй. Эзнийг хайрлаж, бурхныг хайрлах тэр замаар явах ёстой. Огтхон ч бурхан хаяхгүй. Тиймээс Давид итгэгч тэр үр удам нь залуугаасаа хөгшөртлөө хаягдахыг хараагүй гэж байгаа. Эзэн хамт байдаг болохоор ертөнцийн нүдээр харах биш. Өөрийнхөө нэр нүрийг бодох биш. Өөрийнхөө амийг хайрлагч нь алдах болно. Өөрийн нэр төр түүнийгээ дүвийлгэх гэдэг л эзнийг хаях. Эзнийг хойш тавих. Тийм хүн нь алдах болно. Харин энэ ертөнцид өөрийнхөө амийг үзэн ядагч нь үл ойшоогч нь мөнх амьд хүртэл хадгалнаа. Нэр төрөө хугарч хаяад. Тийм зүйлийг үл тоож үнэхээр эзэнтэй нэгдэж байгаа сэтгэлээр, Христийн сэтгэлээр зоригтойгоор арга хэмжээ аваад явах юм бол мөнх амьд хүртэл хадгалнаа гэж байна. Яагаад? Эзэн хамгаалах болохоор. Илч Паул би хүмүүсийн талыг ирэх үү? Эсвэл бурхныхыг үү? Эсвэл би хүмүүст таацуулах гэж хичээх юм уу? Хэрэг би эдүүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол Христийн зарц биш байх байсан. Бид бүгдээрээ Христийн зарц гэж хэлж байгаа ахна. Бүх хүмүүст ил тод хэлж байна. Бид бол Христийн зарц. Тэгэх үед хүмүүст таацуулах уу? Хүмүүсийг баярлуулах уу? Хүмүүст таацуулахын тулд эзнийг хаях уу гэж байгаа ахна. Йохны Симоно чи намайг эднээс илүү хайрладаг уу? Тийм ээ эзэн. Танд хайртайг минь та мэднэ. Тийм шүү дээ. Эзнийг хайрладаг болохоор бид энэ чуулган дотор бүхий л зүйлийг хийдэг. Өөрийн мөнгөө зарцуулан, өөрийн цагаа гарган, өөрийн эд хөрөнгөө зориулан бүх юмсыг хийдэг. Эзнийг хайрладаг болохоор энэ дотор байгаа эзнийг хайрлаж байгаа болохоор бид заримдаа амиа хүртэл өргөн байран сайн дураараа бүхнийг хийдэг. Тийм биз дээ? Хэцүү хүнд байсан ч. Энэ чуулганы сургуулийн багш нар хүртэл ямар хэцүү хүнд байдаг вүлээ дээ. Бүхий л үйлчлэл хийж байгаа ахын дүүс тус бүр өөрсдийн байр суурин дээр өөрөөсөө цагаа гаргаж, өөрөөсөө мөнгө төгрөг зарцуулан, өөрийнхөө биеийг хүртэл оролцуулан, яагаад? Эзнийг хайрладаг болохоор бахна. Тэр нь шавийн зам бахна, шавийн амьдрал бахна. Тэгингээ эзэн бас шаардаж байгаа. Хавчуургаараа тогтоосон Лук 14 руу очие. Лук 14 27 Лук 14-ийн 27 хамт уншия. Загалмайга үүрэлгүй намайг дагагч нь миний шав байж чадахгүй. Энэ үг Есүс загалмай дээр цовдлогдохоос өмнө хэлсэн үг. Тиймээс энэ үгийг хэлэх үед энэ загалмайн шийтгэл бол үнэхээр асар хүнд ял авсан. Цаазаар авах ялтай хүмүүсийн шийтгэл авах зүйл байсан. Есүс энэ загалмай дээр цовдлогдно гэдгийг шавнар нь одоохондоо мдээгүй байсан үе. Гэтэл Есүс загалмайга үүрэлгүй намайг дагагч нь энэ ямар үг юм болоо? Миний шав байж чадахгүй. Миний хувьд зохистой нэг юм биш ээ.
Матай 10 дээр миний хувьд зохистой нэгэн биш гэсэн байгаа. Лук 14 дээр миний шав байж чадахгүй. Адилхан үг үстэй. Эзэн биднийг хайрласандаа өөрийнхөө амийг хаяж биднийг мөнхийн сүрлээс аварч өгсөн. Загалмайн хүч чадал тэр бахна. Загалмайн хүч чадал бол өөрөө үхэж нөгөө хүнээ амьдруулах. Энэ бол загалмайн хүч чадал бахна. Эзний загалмайд эзний хайр болон эзний зовлон золиос шингэсэн байгаа юм аа. Эзний хайр зовлон золиослолоор эзэн үхэж тэгээд биднийг амьдруулсан. Алдаа зурчил гим нүгэл дотроо өгсөн байсан биднийг амьдруулсан, мөнхөд амьдруулсан. Бидэнд мөнх амийг өгсөн. Нэгэн киноны гол дур чол гэхүн одоо ч галактикийн галт тэргэнд сууж уудам сансрын хязгааргүй орон зайд мөнхийн амьдралыг эрен тэнүүчилсээр байна. Гэвч тэр хүссэн мөнх амьдралаа одоо болтол олоогүй л байна. Гэтэл бид нар хэдийнэ олчихсон байгаа үсттэй. Мөнх ам. Бидний үүрч байгаа энэ загалмай энгийн нэг зовлон биш ээ. Өөрийгөө өхүүлэх хэрэгсэл байна. Миний үүрч байгаа энэ загалмай өөрийгөө өхүүлэх хэрэгсэл эзэнд дуулууртай байхын тулд үүрч яваа зовлонгийн зам байна. Энэ бол цаазын ял авах газар байна. Хүн болгонд тохирсон онцгой золиос үүргийг илэрхийлж байгаа юм аа. Өөр хүнийг аврахын тулд би ч энэ өөрийн загалмайг үүрэх ёстой. Би ч золиослох ёстой. Би ч олон зүйлээсээ татгалзаж өөхөх ёстой болж байгаа. Үхэл гэдэг нь байна штэ. Есүс хэлсэн нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Тийм ээ. Би нэг хүний өмнөөс үхье гэж бодъё. Тэгвэл миний энэ газар дээрх амьдрал дуусаж байгаа явдал үсттэй. Үхлээр хайрыг илэрхийлнэ гэдэг нь тэр бол хамгийн том хайр. Тэр хайр загалмай дээрээс биелэгдсэн. Тэр загалмайн хүч чадал байна. Би үхэж өөр хүнийг аврах. Энэ нь миний үүрэх загалмай ахна. Петр эхэндээ бол зовлонгоос айсан. Өөрийнхөө авах тэр зовлон, тэр хохирлоос айсан. Тиймээс 3 удаа үгүйсгэд зогтсон. Гэвч үхээд дахин амилсан Есүстэй уулзсны дараа тэр итгэл нь илүү бат бөх болоод улам илүү зоригтой болсон. Тэгээ сайн мэдээг тараагаад хүнийг аврах сайн мэдээг тараагаад өөрөө хүртэл өөрийн загалмайг энэ Петр өөрийн загалмайг үүрээд явсан. Тийм биз дээ? Өөхөх үеийн ирэхэд эзний өмнө би эзний 3 удаа үгүйсгсэн тийм муу хүн штэ. Би яаж эзэнтэй адилхан ингэж дээшээ харсан загалмай дээр өөхөх вүлээ. Намайг доош нь харсан загалмай дээр цовдол гэсэн. Тиймээс доошоо харсан загалмай дээр цовдлогдож өгсөн. Стефан үйлчлэгч. Стефан гэх тэр шав Үлс 7 дээрээс харах юм бол тэр алдартай сайн мэдээний сургаалыг заадаг үсттэй. Тэгсэн чинь хүмүүсийн ууран дүрлзээд л чулуу аваад шидэж чулуунд оногдож өгсөн. Чулуунд оногдож утсан уу? Би чулуунд оногдож утсан. Аймаар өвддөг. Үнэхээр тэнгэр эргээд л тэр өвдөлтийг үгээр хэлхийн аргагүй. Гэтэл өхөн үхтлээ чулуунд шидүүлнэ гэдэг бол төсөөлхийн аргагүй. Чулуунгаар шидүүлэн өөхөхдөө үйлчлэгч Стефан энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч. Тэгээ залбираад
Тэгээд нойрсуу гэж байгаа эцтэй. Тэгээд нас барсан. Энэ нь Стефаны үүрэх ёстой загалмай байсан. Тэгэхээр бидэнд ч гэсэндээ хүн болгонд өгөгдсөн загалмай гэж бий. Үүрэх загалмай. Энэ цаг үед амьдарч байгаа Христэд итгэгчийн загалмай нь юу болоо? Ямар загалмайг үүрч байгаа бол? Газрын хязгаар хүртэл сайн мэдээг тунхаг илгэсэн энэ тушаалын улмаас газрын хязгаар хүртэл манай чуулганаас явсан асар олон сайн мэдээ тараагч нар энэ сайн мэдээ гэсэн нэг ачааг үүрээд өдийг хүртэл амьдарсан амьдралаа таслан зогсоож тэгээд юу ч харагдахгүй байгаа үл мэдэгдэх газарт очиж зөвхөн сайн мэдээг л тараахын төлөө эзний төлөө гайхалтай амьдрья гэсэн. Энэ нь надад өгсөн загалмай юм байна гэж итгээд өөрийгөө өөхөх байр, өөрийнхөө өөхөх газар тэр нь өөрийнх нь загалмай байна. Тэр загалмайгаа үүрхийн төлөө явсан байна. Тэгээд бид ч гэсэндээ тэдэнд итгэж байгаа болохоор араас нь дэмжихийн тулд, араас нь туслахын тулд бас сайн мэдээний сангийн үргэл цуглуулж явуулж байгаа. Өмнө нь Илч Паул сайн мэдээ тараахад Филиппой чуулганууд тэр сайн мэдээний үргэл цуглуулад явуулж байсан шиг бид нар ч явуулдаг. Итгэлээ сахин амьдарч байгаа дэлхийн энэ тэнд байгаа бүхий л итгэгчид хүн тус болгон өөр өөрсдийн байр суурин дээр янз бүрийн аюул дунд сайн мэдээг тарааж байна. Хохирол амсаж байгаа ч гэсэндээ. Одоо зарим улсад энэ сайн мэдээг тарааж агаад хэн нэгэн мэдэгдэх юм бол тэгээд илчлэгдэх юм бол шоронд хүртэл орж байгаа. Одоо тийм зүйл ч болж байна. Бас гарч ирэх юм бол буцаад л сайн мэдээг тарааж байна. Хэд хоногийн өмнө тэр пасторудтай уулзаад ирсэн илүү бат хатуу байгаа. Миний үүрэх ёстой загалмай. Тэр загалмайнаас дургуйцахгүй. Бүгдээрээ тэр загалмайг үүрч байна. Хог шавхруу мэт үзэгдэж байна, хавчигдэж байна. Хохирол хүртэл амсаж байна. Өөрийнхөө үүрэх ёстой тэр загалмайг үүрээ чимээг өөхнөр хяргагчийнхаа өмнө очих тэр хонь адил. Эзний явсан яг л тэр дүр төрхийн дагуу эзнийг дуурайн сайн мэдээг тарааж байна. Энэ ертөнцийн дээр ирсэн, энэ дэлхий дээр төрсэн бүхий л хүмүүс өөрсдийн үүрэх ёстой загалмай байгаа. Энэ ертөнцийн дээр төрсэн Есүс Христ тэр нэгэнд ч үүрсэн загалмай бий. Бидэнд ч үүрэх ёстой загалмайнууд бий. Тэр загалмай би өөрийнхөө гэмээс болж үүрэх биш, харин өөр сүнсийг аврахын төлөө би өгөх нь тэр нь миний загалмай ахна. Бусдын итгэлийг босгон байгуулахын тулд би өөхөх тэр нь миний загалмай ахна. Тийм биз дээ? Өөр хүн надад алдаа гаргалаа, гэм хийлээ. Би өөрийн загалмайг үүрч Голготын толгод өөд гарan тэр зовлонг амсах ёстой ахна. Тэр загалмайг үүрэл зүгээр үхчих биш байхна. Тэр зовлонг амсаж байж өөр бусад хүний гмийг бид уучлж чадна. Өөр бусдын алдааг би загалмай дээрээ үүрээд Голготын толгод руу гарах тэр зовлонгийн мөчүүд бий. Тэгээд хадагдах ёстой. Хадагдаад шууд өгчихгүй. Бас 6 цагийн турш тэр гим нүгэл, тэр алдаа дутагдал сэтгэл дотроос бүрэн гүйцэд уушлагдах хүртэл 6 цагийн турш цусаа урсхан тэр аимшигтай зовлон тарчлалыг эцсээ хүртэл тэсвэрлэх ёстой. Тэгээд дуусан гутал уучлж чадахгүй юм байна гэж загалмай дээрээс буугаад ирэх үү? Тэр загалмай дээрээс тэр уучлалыг дуусгах байх нь, бүрэн гүйцэд дуусгах. Бидний загалмай адилхан. Би бусдын алдаа дутагдал, бусдын гим нүгэл, бусдын
хилэнцгийг би үүрсэн гэвэл түүнийг бүрэн гүйцэд зайлуулах хүртэл тэр зовлонгийн цаг мөчүүд байх нь байна. Алхаж байх үед тэр зовлон, загалмай дээр хадагдах үеийн тэр зовлон, тэгээд цус усаа бүгдийг нь урсгах хүртэл тэр аимшигтай өвдөлт болон шаналл, тэр зовлон, тэр бүгдийг цус усаа бүгдийг нь урсгаж өгөх юм бол надад үйлдсэн тэр бусдын алдаа дутагдлыг бид бүрэн уучлж байна. Тэгэх юм бол эзний өгөх бүрэн гүйцэд амар амгалан байдал сэтгэл дотор миний биелэгдэх нь байна. Амар амгалан та нарт байх болтугай. Хүн төрлөختний гим нүглийг загалмай дээр үүрж өгсөн. Тэгээд дахин амьсан Есүс Христ шавнырынхаа өмнө гарч ирээд айж түгшсэн үү, зов чаналсан уу, хэцүү байсан уу? Үгүй эцтэй. Харин амар амгалан байсан, амар тайван байсан. Амар амгалангаа би та нарт үлдээнэ. Энэ амар амгалан тэр нь загалмайг үүрч байж л, өөрийн загалмайг үүрч байж л эзний явсан тэр замаар явж байж, бид ч тэр замаар явж эзний мэдэрсэн тэр амар тайвныг, амар амгаланг, тэр эвлэрлийг, тэр аз жаргалыг, тэр сэтгэл ханамжийг түүнийг бид нар мэдрэх боломжтой. Тэгээд эзний араас дагахын тулд Лук 14:28-ыг харъя. Та нарын хэн чин цамхаг барихыг хүсвэл эхлээд сууж үүнийг дуусгаж чадах эсгээ үзэхээр зардлыг нь тооцоолохгүй вэ. Ганц цамхаг барихад хүртэл ямар нэгэн ажилд тооцоо судалгаа хэрэгтэй. Бид ч эзний замаар явахын тулд, дагаад явахын тулд тооцоо хэрэгтэй. Тэгээд бас эхлээд тооцооноос илүү 31-32 хамт уншия. Түнчлэн өөр хааны эсрэг дайлаар мордохдоо өмнөөс нь айс уй 20,000 дайчдыг 10,000 дайчид нь сөрж зогсох хүч болж чадах эсхийг урьдчилан зөвлөлтөхөр суухгүй байх ямар хаан байх вүлээ. Хэрв чадахгүй бол өнөөх хааныг бүр хол байхад нь энхийн хилэлцээр гуйн илчээ илгээн. За надад 10,000 зэрэг байна. Нөгөө талд 20,000 зэрэг байна. Тулалдах юм бол, дайдах юм бол ялалтах нь тодорхой. Тэгвэл энхийн хилэлцээр гуйё гэж байгааз. Магадгүй 20,000 дайчинтай эсрэг тал руу би энхийн хилэлцээр гуйвал яаж гуйх вэ? Гуйвал би боолн болох ёстой болно. Намайг хүлээн аваач. Би таны боол олё. Ингэж байж энхийн хилэлцээр болно үү гэжтэй? Бидний дайсан юу вэ? Махан бие, ертөнц байна. Энэ махан биеийн хүсэл, энэ ертөнцийн уруу татлага 20,000 дайчинтай адилхан үнэхээр хүчтэй дайсан бахан. Энэ дайсантай би энхийн хилэлцээр хийвэл махан биеийнхээ боол, энэ ертөнцийн боол болох нь байна. Тэгвэл Христийн ажлыг хийх чаргагүй, Христийн зарц болох аргагүй яах ёстой вэ? Амиа дэнжин тавин тулалдах ёстой. Тулалдаад ялах ёстой. Өөхөх шийдвэр гаргаад тулалдах юм бол яах вэ? Ялнаа. Тэгэх юм бол махан биеийнхээ боол болохгүй, энэ ертөнцийн боол болохгүй ахна. Тийм биз дээ? Тиймээс эсэргүүц. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна гэсэн байгаа. Тэгэхээр хүчтэй, зоригтой байж хамгийн өмнө химнээ гаргах бай. Бидний жанжин Есүсийг өмнөө тавин зогсох юм бол диаволч, ертөнцч, махан биш бид нар бут цохиж чадна, ялалт байгуулж чадна. Түүний дараа тооцоо гарч байгаа. Тооцоо. Бид эзний араас явъя гэвэл олон зүйлсийг золиослох ёстой, тийм ээ? Цаг хугацаагаа золиослох ёстой.
эд хөрөнгө золиослох ёстой. Өөрийн авьяас бас янзын зүйлийг бүх зүйлийг бид нэр золиослох ёстой болно. Би гэр бүлийнхнээсээ болоод итгэлийн амьдралаар явж чадахгүй нэ. Гэр бүлийнхнийгээч тооцоондоо багтаах ёстой. Тиймээс гэр бүлийнхнийгээч золиослно гэсэн тийм сэтгэлтэй байж ялах ёстой байна. Би итгэлийн амьдралаар амьдрахад тэг болох бүхий л зүйлсийг тооцоондоо багтаах ёстой. Багтааж энэ тооцоо гэдэг нь би золиослох тооцоо ахна. Хохирол байсан ч, хохирж исэн ч, хэцүү зүйлүүд байсан ч тэр бүгдийг тооцоондоо багтааж. За хохирсон ч яах вэ гэсэн шийдвэртэй байх. Бас хавчигдах тийм шийдвэртэй ч байх. Ямар нэгэн шийдвэртэй байж тэр бүгдийг тооцоондоо багтааж. Тэгээд эзнийг өмнөө тавин эзэнтэй нийлж гарах ёстой байх нэ. Тэгж байж бид бүхэн Христийн шав гэж дуудагдах болно. Тийм биз дээ. 33 хамт уншия. Иймээс та нарын хинэн ч байгаа бүхнээсээ эс татгалзваас миний шав байж чадахгүй. Тийм ээ зөв. Хинэн ч гэж байгаа. Та нарын хинэн ч хэнийг ч ялгаагүй байгаа бүхнээсээ эс татгалзваас миний шав байж чадахгүй. Надад байгаа шунал, миний нэр нүрээ бодсон сэтгэл, миний хэрэгм зэв, миний амар амгалан байдал, миний ая тух, зөвхөн миний л сахиж хамгаалах ая тух, эд хөрөнгө тэр бүгдээ эзний төлөө ашиглах ёстой. Эзэнд өргөх ёстой. Мордехай Естратанд ингэж хэлдэг. Хааны эрх дарахад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бэлүү хэн мэдэх вэ? Эзний ажлын төлөө ямар нэгэн байр суурь, үүрэг хариуцлага, эд хөрөнгө, авьяас бэлэг миний туулж байгаа бүхий л зүйл эзэн хэрэглэе гэвэл би үүнийг сурсан, үүнийг цуглуулсан энэ цаг үеийн төлөө ч юм билүү хэн мэдэх вэ? Энэ чинь минийх гээл болохгүй гээл. Тэр биш. Түүнийг хайнаа гэдэг нь татгалзнаа гэдэг нь эзэнд өргөнө гэсэн үг. Өөртөө байгаа бүхнийг эзэнд өргөхгүй бол миний шав байж чадахгүй. Өргөх явдал бахам. Ашиглуулахаар өргөх. Тэгхийн бол миний шав байж чаднаа гэж байгаа. Тэр нь эзний шавийн зам гэж байгаа хан. Дуулал 119 дээр дуулал номны урт бичээсвэ. Олон хүмүүс Давид энэ Библийг бичсэн гэж тэгдэг. Харах юм бол заавар журмыг тань биелүүлэх нь надад ёроол болсон гэж байгаа. Эзний үгийн дагуу сахин биелүүлж амьдрах нь тэр нь надад ёроол. Тийм ээ. Эзний өмнө очих юм бол тэр л миний өмнө байж явах болно. Энэ дэлхий дээр амьдарж байгаад юу ч авч чадахгүй. Энэ дэлхийн зүйлсээс юу ч авч чадахгүй. Харин бидэнд авч явах зүйл бий. Эзний өмнө авч явж чадах зүйл бий. Мод өвс сүрэл. Тим зүйлээр амьдарсан амьдрал бол юу ч авч чадахгүй. Алт мөнгө эрдэнэс. Гэрэл гэгээтэй итгэлээр амьдарсан тэр амьдрал, шавийн хуваар амьдарсан тэр амьдрал, ариун сүнсний үр жимс, мөн хамийн үр жимс, зөв тайдлын үр жимс,
Тэр үр жимсийг бид нар бүгдийг нь авч явна. Тэгээд тэр нь үрд мөнх гэрэлтэх алдар болж бидний өмнө өгөгдөх юм аа. Бид богинохон амьдралаар амьдрангаа мөнхийн амьдралаа мөнхийгөө шийдвэрлэж байгаа ахын. Тиймээс ахын дүүс үүнийг мэдж байгаа болохоор ямар ч золиос, ямар ч зовлон, ямар ч авчлага юу ч байсан бай төвчж, тэсвэрлэж хамтдаа нэгэн сэтгэлээр хамтдаа гарах ёстой ахын. Тийм биз дээ. Тэгээсээ гэсэндээ эзэн бидэнд үгээ айлдаж, бидэнд сургамжилж, биднийг удирдан дагуулж байна. Одоо бидний өмнө зуны семинар байна. Энэ зуны семинараар үнэхээр би юу хийх ёстой вэ? Миний үүрэг юу вэ? Хийхийг хүссэн зүйлээ хийгээрэй. Тэгхийн бол бурхан тослоно. Би энэ зуны семинараар сайн мэдээ яаж тараах уу? Сайн мэдээ туслахын тулд яаж үйлчлэх үү? Бас яаж залбирах уу? Өргөл яах уу? Хийхийг хүсснээрээ эзэн миний сэтгэлийг яаж хөдөлгөж өгөх нь түүний дагуу. Тэр бол нэгүсэл юм аа. Нэгүсэл. Түүнийг хийх ёстой. Үйлцнийхэн дагуу буцаан төлнө гэсэн байгаа. Тэр нь шавийн зам гэж хэлж байгаа. Өнөөдөр Христийн шавийн амьдрал 2 дугаарыг сурлаа. Хамтдаа залбирая. Бурхан аав таньда баярлалаа. Есүсийн араас дагсан Петр, тэгээд түүний араас дагаж буй итгэлийн хүмүүс, тэгээд мөн тэдгээрийн араас бид бүхэн дагаж байна. Бурхан ааваа. Бид эзний шавийн хувьд эзний үгийг дагаж, эзний араас дагсан бид бүхэн махан бие болон сүнслэг ёроолоор та биднийг ёроож, ариун сүнсний хүч чадлыг дүүргэж өгч, бидний хийж байгаа ажил болгонд ялалт байгуулахад бидэнтэй үргэлж хамт байж өгч, удирдан дагуулж өгөөрэй. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.